За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн минь зочноор Remax Supreme одоо Programmer мөнх эрдэм маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдрийн минь хүргэе. Урилж оролцсон бас баярлалаа. За маш их баярлалаа. Нэг үйл хөдлөлийн салбарын талаар л бид хоёр ярилцах чинь гэсэн үг юм үү? Тэгээ одоо юу гэдэг Монголын зах зээл дээр үйл хөдлөх борлуулах одоо борлуулж л байгаа шүү дээ та нар маань тий борлуулах ерөөдөө хүндрэлтэй тал ер нь яг юу байдгийг. За тэгэхээр ерөөдөө бол үйл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар маань яг нэг үүсэж хөгжөөдөх юм уу те нэг за зүгээр миний зүгээр ойлголтоор бол нэг 15 орчим жил болж байгаа бол Монголд хөгжөөд те хөгжөөд гэсэн үг шүү дээ. Ер нь бол үүсэж хөгжснөөс хойш за тэгэхээр эсрэгээр Америкийн нэгдсэн улсыг зүгээр жишээ болгох гэх юм бол тэднийх бол 100 гаруй жилийн түүхтэй те аль бид нарыг баг одоо хөдөө те одоо хөр малаад байгаа явж байгаа тэнцээ үйл хөдлөх хөрөнгө гэдэг зуучлал эзээ эхэлсэн те тэнд хэн нэгэн хүний үйл хөдлөх хөрөнгийг хэн нэгэн хүн дунд нь зуучлаар дундаас нь одоо үйлчлэгээний хөлс мөнгө гэж авдаг байсан. За тэгвэл Монгол улсын хувьд сүүлийн нэг 15 орчим жилийн хугацаатай л үүсэж хөгжиж явж байгаа гэсэн үг те. Одоо хүнээр зүгээр дүрсэлж үзэх юм бол одоо нэг мөлхөөд тэгээд дөнгөж нэг алхаж сурж байгаа хүүхчгэл гэсэн үг байхгүй юу? Олон улс зах зээлд харьцуулбал тийм байна тий 15 жил гэхээр чи нэг өсвөр насны дээр явж байгаа л гэсэн үг шүү дээ. Аха. Одоо нөгөө юм Remax гэл агент юу гэх юм бэ энэ чинь? Агент одоо ингэж явдаг гэсэн үг. Remax-ийн хувьд бол одоо Remax гэдэг Америкийн нэгдсэн улсаас гаралтай франчайз том одоо компани байгаа. За ер нь бол 54 байна уу 5 жилийн түүхтэй компани байдаг гэсэн үг. За ингээд ерөнхийдөө Remax маань одоо дэлхийн 110 гаруй улсад ийм одоо салбар нэгжүүдийг бий болгосон. За улс болгонд одоо master franchise гэж байдаг. За манай Монголын хувьд бол Remax Mongolia гэдэг одоо Nano International гэдэг компани маань бол оруулж ирсэн. За ингээд яг одоо 10 жил болж байгаа. Бас анзаарсан бол одоо миний энэ дээр 10 жилийн логотой лого зүүц явж байгаа. Энэ жилийн үед бид 10 жилийн маань 8 баяр болж байгаа. Remax Mongolia бүс маань одоо нэгдэж үүсэж хөгжиж 10 жил болж байгаа гэсэн үг. За Remax Mongolia бүсийн үед юу хийдэг газар вэ гэхээр franchise одоо зарж борлуулдаг буюу одоо манайх шиг юм одоо тустай хавсуудыг гаргадаг юм газараа гэж ойлгож болно гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө Remax Mongolia franchise-аас харна franchise-ыг худалдаж авсан манайх шиг аж ахуйн нэгжүүд одоо Remax-ийн гэдэг юм нэрүүдийг өгөөд салбараа нэгжээ байгуулах гардаг гэсэн үг байхгүй юу. За манай офис үед бол Remax Supreme гэдэг нэртэй за одоо нэгдээ 4 жил болж байгаа юм аж ахуйн нэгж Монгол улсад бүртгүүлдэг аж ахуйн нэгж хүмүүс бас айгүй их андуурдаг юм байдаг нөгөө Remax гэхэлэр хамаг мөнгө нь гадагшаа яваад байна гэж яриад. Яг үүндээ бид нар энэ Монгол хүмүүсийг энэ ажиллуулж Монгол хүмүүсийн дэш ашиг орлого олж байгаа болохоос эндээс олсон орлогоо Америк руу явуулаад байгаа. Монгол Монголдоо л ирүүлэх юм шүү дээ. Яг мэдээж нөгөө франчайз байгууллага, франчайз систем гэдгээр мэдээж багахан хэмжээний бол тийм маш бага тэр нэгтэй одоо бидний олж байгаа нийт мөнгөний бараг 1% ч юм уу тийм маш бага хэмжээний мөнгө бол мэдээж нөгөө мастер франчайз буюу Америк руу явж байгаа байх гэж би бодож байна. Гэхдээ би өөрөө нөгөө мастер франчайз болохоор цаашаа ямар одоо хэлцээр тийм ямар гэрээ хадгалт байдгийг бол мэдэхгүй зүгээр миний зүгээр франчайзын системийн ойлголтын хувьд тэр нь бол тэгж явдаг гэсэн тийм. Одоо нөгөө ингээд Remax гэдэг өөр бас Remax-тай төстэй юм юу зөндөө юу байгаа. Монголд одоо яг одоо аль биесний франчайз хэрэгтэй 3 компани байдаг. За нэг нь бол мэдээж Remax, за нөгөөх нь болохоор Century 21 буюу Century 21, C21 гэж бас манай хавьд мэддэг. Төвчлэн нэрээр нь. За ахаа нэг нь болохоор Keller Williams гэж байдаг. За KW гэж бас аягүй их нэрлэдэг. Төвчлэн нэршлэр нь ийм 3 компани дандаа яг одоо яг franchise буюу Remax-тай адилхан юм олон улсын зуучлалын компаниуд гэсэн үг. За мэдээж Монголын дотоодын буюу non franchise гэж нэрлэдэг байгаа те одоо үндэсний одоо ийм компаниуд бол мэдээж бараг 200-300 орчим бол байдаг. Одоо нөгөө үйл ажиллагаагаа явуулж байгаа за одоо нэг юм борлуулагч гэх үү? Ер нь бол яг агент эйжент гэдэг үгийг шууд агент болгож оруулж ирээд за тэгээд агент гэдэг маань яг ерөөхдөө яг монгол үгээр илэрхийлэх юм бол зуучлагч гэдэг үг болчиход байгаа байхгүй юу? Хоёр хүнийг хооронд зуучлан үйлчилгээ үзүүлээд тундаас нь одоо тэнд үйлчлэгийн хөлс авч байгаа гэсэн үг байна. Тийм. Аха. Энд одоо юу гэдэг би айгу муухай бас өгч юм л да. Зүгээр. За би зууршлагч нэртэй заяа. Тэгээ ингээд нэг хүн надад ингээд үйл хөдлөхөө борлуулмаар байна гэ нөгөө талаас нэг мөнгөтэй хүн байгаад байдаг. Би тэр хоёрын дунд ямар нэгэн лөөр хийх боломжтой юу? Агент түүний хувьд бол лөөр хийх баг боломж байхгүй шүү дээ. Яг тэгвэл тухайн үйл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байхгүй шүү. Одоо чинь би агент байлаа. Тухайн үйл хөдлөх хөрөнгө
тухайн одоо эзэмшигчийн нэр дээр гэрчлэгээ үйлдвэрлэх хөрөнгө байгаа. Тий. Яг хав зүгээр тэнд үнэхээр одоо ёс зүггүй тий үнэхээр одоо луур хийгүүл хийж болох байх л да. Тэнд одоо юу гэдэг нь хоёр талыг одоо санаатаагаар одоо хохирох тийм үйлдэлүүдийг гаргаж буруу мэдээллээр хангаж ингэж хийх боломж байж болохыг үүсэхгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар Монгол улсад бол үйл хөдлөх хөрөнгө зуучлагчийн санаатай одоо байдлаас болоод тэнд одоо ямар нэгэн хохирол үүссэн юм бол би сонсоогүй. Тэгээд тэр нөөрэө франчайз байгууллагын нон франчайз өнөтэй нөгөө дотоодын зууч нь одоо гадаад улсын гадаадын байгууллагын тэндээ үл хамааран гэсэн. Мэдээж агентуудыг ашиглаад тэнд бас нөгөө залилаа хийж байгаа этгээдүүд бол зөндөө байдаг. Тийм. Яг нөгөө нэг одоо чиний сүүлд бол иймэрхүү кейсүүд гарсан л да. Одоо нөгөө бартерын барь гэж аягүй хэрдэг те нөгөө барьж байгаа барилга дээр дуусаагүй барилга тий. Яг дуусаагүй барилга гэхээс илүүтэйгээр нөгөө ажлынхаа хөлсөнд авцсан одоо үйл хөдлөх хөрөнгөийг бартерын барь гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр нэг аж ахуйн нэг одоо барилгын компани одоо магадгүй дотор засал хийдэг бригад ч юм уу те аж ахуйн гэж байгаа шүү дээ. Тэнгууд тэднийх нэг одоо барилгын компани барьж байгаа төслийн нэг одоо дотор заслын ажлыг авчлаа хийж гинэ. За хийгээд магадгүй 100% дуусаагүй. Тэгээ ажлынхаа 50% гүйцэтгэлд хийсэн. За тэгтэл нөгөө барилга барьж байгаа компаниас нөгөө тухайн хүнд ажлынхаа хөлсөнд нь байр өгчдөг гэсэн. За нэг магадгүй нэг 500 сая төгрөгийн өмнө бүхий хөлстэй ажил хийж илээ гэж бодсон. За нэг 300 саяд нь бартерт барьж байгаа байрасаа өгчдөг 200 саяын за бэлнэж өгд юм уу те нэг хөөсөөр бараа бүтүүтгэн хөөсөөр гаргахын тулд гэсэн үг. Тадаа 300 саяхаа үйл хөдлөх хөрөнгө нь яадаг вэ гэхээр ашиглалтанд ороогүй за нөгөө одоо 500 сая төгрөгийн үнэндээ таарсан ажил хийн гэсэн аж ахуйн нэгж маань өөрөө ажиллаа хийж чадахгүй нөхцөл байдлууд үүсдэг. Одоо санхүүгийн бусад асуудлаас болоод ажиллаа гүйцэтгэж чадахгүй нөхцлүүд үүсдэг. За энэ нөхцөл юу болдог вэ гэхээр нөгөө хүмүүс маань нөгөө бартерт авцсан буюу ажил үүргээ гүйцэтгэж дуусаагүй байгаа байраа өөр одоо 2 3 дэгчдэгтэй зарчдаг гэсэн үг буюу зүгээр одоо хувь хүмүүс л голдуу байгаа шүү дээ тий. Тэгэнгუთ нөгөө хүн чинь ажиллаа 100% хийж дуусаагүй чинь нөгөө барилга барьж байгаа компани чинь чи юм хийгээгүй чинь чамд өгсөн нөгөө 300 сая төгсөн байраа буцааж авлаа авчдаг. Тэгэнгუთ тэр дунд чинь нөгөө нөхөр айл эзэн байраа зарцсан биш нэг нөхөртэй нэг хувь хүнд ч юм уу те нэг аж ахуйн нэгж ч юм зарцсан мэтлэгтэл тэр дунд ерөөхдөө бол нөгөө 3 дэх читгээд буюу тэр үйл хөдлөх хөрөнгийг итгээд авцсан хүн маань хохироод үлддэг гэсэн. Байргуу мөнгөгүй ингэж хоцрох юм нөхцлүүд байдаг. Тэрнээс сэргийллийн тулд мэдээж энэ дээр бол нөгөө асар их хувь хүмүүс өөрсдөө барилгын компани дээр юм уу бартерын байрыг хямдхан авч ийн гэж гүйж ороод асар их алдсан. Сая ялангуяа 22, 23, 24 онуудад бол асар хэмжээний юм одоо санаатай болон санамсаргуу цайлангууд их гарсан гэсэн үг. Тий. Сүүлийн жилүүдэд иймэрхүү асуудлууд их гарч байгаатай холбоотой ерөнхийдөө мэрэгжлийн одоо мэрэгчлэнүүд буюу агентууд маань энэ бүхнийг аягүй сайн мэддэг болохоор одоо ямар бичиг баримтуудыг шаардах уу энэ өөрөө яг төлбөр тооцоон дууссан юм уу те төлбөр тооцооны акт нь байгаа мó энэ зарагдах одоо их усүр үүссэн юм уу те гэх мэтлэн иймэрхүү юмнуудыг маш сайн тодруулж асууж ингэсний дараа нөгөө зуучлалаа хийж өгдөг. Яг бол буцаад энэ нөгөө зуучлал одоо асуудалтай байрыг зууцуулж өгсөн агент мэдээж өөрөө тий одоо яг шууд орохгүй ч гэлээ гэсэн тэр хүнч бас нэг юм сэтгэлийн дарамттай үлдэнэ л тий одоо хүний насаараа цуглуулсан хөрөнгийг ингээд үрэн тараа хийчлээ шүү дээ. Тэгэхээр мэдээж тэнд бол маш асар хэмжээний бас нэг сэтгэл зүйн өөрт нь бол айгүй тийм хүндрэлтэй бол байдаг. Одоо нөгөө юу гэдэг нэг айгүй сайн барилгын компани нэг барилга бариад тэр нь 5 жил ч юм уу 10 жилдээ ч юм уу зарагдахгүй байх тохиолдол гардаг уу? Ер нь Монголд одоо юу гэдэг үйл хөдлөлийн салбарын борлуулалт хэр хурдан явдیں۔ Мэдээж нөгөө эрэлт хэрэгцээ гэдэг юм чи аягүй чухал. Яг одоогийн байдлаар бол манайд бол эрэлт нь өндөр хойж хардаг. Худалдаа авахчийн эрэлт. Боёо одоо үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах сонирхолтой байгаа хүмүүс маш их байна. Одоо бидний одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа айл өрхөд ихэнх нь одоо орон сууцнд биш гэр ороод те аслагдсан хүмүүст амьдарч штэ те. Тэгэхээр эдгээр хүмүүсийн маань анхдагч хэрэгцээ буюу нөгөө үйл хөдлөх хөрөнгөтэй амьдрах орон сууц гэдэг юм чи маш чухал байдаг. Энийг авах эрэлт хэрэгцээ маш их байгаа. Эсвэргээрээ буцаагаад энийг хангаж байгаа нийлүүлэлт хангалттай биш байна. Нэгдүгээр, хоёрдугаар нийлүүлж байгаа одоо яг нийлүүлж чадж байгаа тэр тоон дээрх чанар бас айгүй муу гэсэн үг. Муу барилга баригдаад байна гэсэн үг. Тийм. Яг муу гэдэг нь мэдээж одоо юу гэдэг үйл хөдлөх хөрөнгө ч одоо тэг бетон каркас гэх юм босч ирж штэ. Тэрэн дээр бол одоо нэг амар муу сайн ялгаа бол гарахгүй мэдээж. Тэнд нөө төлөвлөлттэй хотхон хотын төлөвлөлт за тэгээд одоо
дотоод чимэглүүр ажлууд буюу те одоо нөгөө сангийн ажил, цахилгаан ч гэдэм үү энэ бүхэн заадаг хамгийн наацх нь интерьерийн зураг төсөл анханасаа зөв зохион байгуулалттай байна уугүй юу гэдэг мэтэр ингээд айгүй их тийм юмнууд бол байдаг гэсэн үг. Тийм шүү дээ. Одоо яг нэг ингээ Улаанбаатар хотын за төвөр бол гайгүй. Гэхдээ төвд ч гэсэндээ бараг л зөксөөл мөксөөлөөс ахуулаад одоо юу граш төлөвлөлт одоо юу хүүхдийн нөгөө нэг ногоон байгууламж ногоон орчин гэж бид хэд ярьдаг те. Ямар ч тийм юм байхгүй яг нэг газар ингээд шавцсан юмнууд айгүй их байдаг. Тэр анханасаа гэхдээ зураг төсөл дээр арай өөр гарч харагддаг мөртлөө уусаад одоо ийм одоо ямар ч одоо анхныхаа зураг шигэ биш юм руу ягаад орчдөг юм бол за энэ уцаад нөгөө нэг одоо улсын хяналт те одоо тэр мөрөнтэй л холбоотой байдаг бол мэдээж тэр чинь анханасаа бол ийм хачин барилга барина гэж зураг барьж олжгүй анх ер нь бол ихэнх одоо барилгын компаниуд төсөл хэрэгжүүлэгч компаниуд бол маш гоё зураг барьж байна. Тэгээд үлгэрийн юм шиг хэлэрнүүд орж ирдэг дэста тийм тоглоомын талбай ийм ногоон байгууламж ийм одоо хөгсчүүл залуусын тоглох орчин марчин гэж гоё юм ярьж орж ирдэг зураг батлуулдаг яг бодит байдал дээр зураг шиг хийж юм хийдэггүй ихэнх нь за яг мэдээж хийдэг мундаг том одоо нэр хүндтэй том компаниуд бол байгаа. Гэхдээ массан шүү. Миний ярьж байгаа юм бол массан дандаа нэг үйл хөдлөл хөрөнгө барьсан, нэг блог барьсан, эсвэл нэг томоохон төсөлтөд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад одоо өөрсдийгөө одоо мундаг болчлоо гэж үзээд гараад өөрсдөө ингээд барилга бариад эхэлдэг хүмүүс маань яадаг вэ? Нэгдүгээрс мөнгө санхүүгийн айгүй хүндрэлтэй байдаг. За тэгээд тэрэндээ тааруулаад барилга барьж эхэлдэг гэсэн. Зургандаа биш. Зургандаа тааруулж биш. Сангуудаа тааруулж барьж эхэлдэг гэсэн. Тэгээд тэгэхээр яаж нэг гэдэг нөгөө 70% нь ногоон байгууламж барай 30% нь үйл хөдлөлгөнгөө барай. За тийм чи хүмүүсийг тав тухтай байдлаар хангах хэрэгтэй юм бол эсвэргээрээ 30% нь тоглоомын талбайгаар 70% нь нөгөө барилга бариад эхэлж байгаа. 30% байгаа. Тиймэрхүү газар зөндөө байгаа тийм. Ер нь зүгээр яг жишиж үзэх юм бол баг эсвэргээрээ л болох магадгүй их байдаг гэсэн үг байхгүй тийм. Тэгээд ерөөдөө тэнцэж нөгөө 70% болч нэг хэрж нөгөө барилга их бариад эхэлнэ. Барилга их барих юм чинь мэдээж энэ ашигтай авах. Барилгын компани барилга их барьж тийм чи олон их метр квадратыг зарах нь барилгын компани одоо үндсэн ажил болчиход байгаа байхгүй. Одоо тийм одоо санхүүжилт муутай аж ахуйн нэгжүүдээр бол эсвэргээрээ илүү компанийнхаа төслийнхаа өөрсдийн ирээдүйн одоо үн цэнийг харсан аж ахуйн нэгжүүд бол мэдээж яг л нөгөө гоё төлөвлөлтөөр анханасаа бариад тэрнийхээ дагуу хийгээ явчихдаг гэсэн. Ангиснэрээ дараа нь нөгөө дараагийн төслүүд нь илүү амжилттай харагддаг, илүү их хүмүүс тийшээ шуурж эхэлдэг гэсэн. Одоо үнний нэг жишээ дараагийнх нь одоо худалдаа авах чадвар дараагийн нөгөө тэр тухайн барилгыг барьж байгаа компани дараагийн барих байрыг авах хүсэлтэй хүмүүс их гарч ирнэ гэсэн. Тийм. Одоо шиг маань дээр бол одоо зөвхөн томоохон компаниудыг ярих юм бол Хурд групп байна, тийм, NCD байна, тийм, Номин Construction байна. За өөр одоо эрчим сүүлчээс гэдэг юм уу, тийм, иймэрхүү компаниудын хувьд бол илүү нөгөө өнөөдрийн ашигаас илүүтэйгээр урт хугацааны ашигыг харж урт хугацааны бизнесийн нэр хүндийг харж одоо энэ барилга гарсан суусан таатай орчныг арай их өгөх гээд энэ тийм гэсэн үг байхгүй тийм буцаага тэр хэмжээгээр тухайн үйл хөдлөл хөрөнгийг авсан хүмүүс хожиж идэг өнөөдөр одоо юу гэдэг 3 саяар тухайн одоо саний нэрлдэг эдгээр аж ахуйн нэгж юм уу бусад одоо амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд үйл хөдлөл хөрөнгийг 3 саяар өнөөдөр авлаа гэх магадгүй 3 жилийн дараа энэ үйл хөдлөл хөрөнгө 5 сая болсон байх магадлал өндөрт 10 жилийн дараа энэ 10 сая хүрсэн байх боломжтой гэсэн үг. Гэтэ нэрээ одоо тэгдэж штэ. Яг ингээд зүйдээ анх за метр квадрат нь 5 саяар авсан 2 жилийн хугацаанд 12 сэдвэр болцсон байхгүй юу? Тэр тэгэхээр бас л юм нэг гэсэн үг байхгүй юу? Нэр хүндийн юм бол явж байгаа нэгдүгээр хоёрдугаар нь байршил гэдэг юм чи айгүй чухал. Үлээ төрөнгө худалдан авах одоо шалтгааллах зүйлсүүд нэг мэдээж байшил загварт бол нөгөө сайн ярьдаг төлөвлөлт гэдэг юм бол чухал. Тэгээд одоо нөгөө үйл хөдлөл хөрөнгийг хэн барьж ийн вэ гэдэг чинь өөр аюул чухал байхгүй тийм. Тийм том компани илүү нөгөө саний миний хэлдэг юм одоо үн цэнийг одоо өөртөө шингээсэн компаниуд яадаг вэ гэдгээр харилцагчийг илүү одоо бодож эхэлдэг. Өнөөдөр би амьдрахгүй чинь надад мөнгө төлөөд одоо авсан хүн амьдрнаа. Тэгэхээр энэ хүн энд илүү тав тухтай байх хэрэгтэй илүү одоо сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэдэг юм одоо концептыг илүү барьж авдаг гэсэн. За одоо би ингээд за нэг 5 жилийн өмнө байлаа. За нэг 25 6-тай тий. Тэнгүүтлээ би яг нэг бэлэн мөнгөнд байр авах гад явж байгаа. Хэрвээ тийм бол надад ямар одоо юу гэдэг санал тавих уу? 5 жилийн өмнө хэрчтэй. Тэгээ бэлэн мөнгөтэй явж байгаа. За ер нь бол одоо би хэрвээ одоо буцаад өөрөө 5 жилийн өмнө бас очиод өнөөдрийн мэдлэгтэй гэж тий. Тэгэх юм бол одоо яг л миний саний хэлдэг нэгдүгээр том аж ахуйн нэгжүүд эсвэл одоо илүү байршил заасан эсгүүд дээр үйл хөдлөл хөрөнгө авахыг зөвлөнө. Одоо 5 жилийн өмнө бол одоо хотын төвийн гэж байгаа буюу нэг Улаанбаатар их дэлгүүрийг таарсан тий юу
ихтлгүүр тойрсон. Тэ ихтлгүүр тойрсон. За эсвэл магадгүй одоо энэ нөгөө төв талбай, Сүхбаатарын талбай, Шингэсийн талбайг тойрсон хэсэг ч юм уу. Энэ хэсэгт одоо тухайн 5 жилийн өмнө бол үйл хөдлөлт хөрөнгө харьцангуй бага байсан үн. Тэгээ одоо их харьцуулахад тэр үед би босч чадсан бол тэр одоо локейшн дээр л ямар ч хамаагүй байрнуудыг авсан. Ямар ч хамаагүй. Ягаад гэвэл ямар ч хамаагүй байр тэр бүсэд хамгийн өссөн байхгүй. Тий. Хотын төвийн бүсэд ус тий. Одоо ингээ иргэ харах юм бол хамгийн өндөр үнэлгээтэй байрнууд хотын төвд байгаа хуучин нөгөө 3 давхар 4 давхар хамгийн өндөр үнэтэй байна. Тэр өнөөдөр нөгөө байр нь өөрөө хуучин байж болно. Гэхдээ тэнд юу хамгийн их үнцнийг өгнөхөр локейшн үнцнийг байхгүй тий. Одоо Монгол улсын хувьд төгжрөл ямар байгаа вэ тий. Чи одоо ярмах тамтхан байр аваад наашаа 2 цаг дүгжирж ирээд буцаад 2 цаг дүгжирээд тэр дундаа 4 цаг стресстэй явах уу? Эсвэл энэ ч илүү үнэтэй гэхдээ жоохон хуучин байр. Бүр амар хуучин ч байсан хамаагүй тий. Тэрийг гаднах нь хуучин байж болно. Бид нар барилгын гаднахыг би өөрийнхөө хөрөнгөөр зарцуулах одоо сайжруулах чинь жоохон өрөөсгөн шүү дээ. Тэгвэл би өөрийнхөө хийж чадах юмыг хийлдэ тий. Орцоор ороод хаалгаа онгоолоход би 2025 онд баригдсан шиг барьтай тийм дотор заслыг хийж болно шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү байдлаар бас шийдэж болно гэсэн. Тэгэхээр буцаагаад цаг зав хэмжээ, стресс хэмжээ тэр хэмжээгээр та илүү их үр бүтээмж гаргаж болно. Тэ илүү залуухан байж болно. Тэ илүү эрүүл байж болно шүү дээ. Хотын төвд локейшн дээр бол угаасаа нөгөө хэд алхаал гэдэг шиг тий хаашаа л хаашаа ямар ч стресс байхгүй харин яар өнгөлөө ажилтаа бол явах вэ мэдээж тийм одоо нөгөө бидний хувьд зөвлөгөөг яаж өгдөг вэ гэхэл тухайн хүнтэй айл болох ярилцдаг ялангуяа үйл хөдлөл хөрөнгө худалдаж авах гэж байгаа талтайгаа за таны хэрэгцээ шаардлага чи юу та хаана ажилт танаа гэр бүлийн чинь хаана ажилт үр хөвгтүү чинь хаана сургууль зурдаг хэдэн цагт сургуультай явж хэдэн цагт ирдیں۔ Тэ энэ бүх мэдээллийг авч иж тэр хүнд илүү тохирсон одоо зөвлөгөө өгж үйл хөдлөл хөрөнгө худалдах одоо энэ процессыг илүү мэрэгжлийн агентууд л өгдөг гэж бүгднийг тооцоолоод байна тий гэсэн үг шүү дээ. Тэр хүний өмнөөс тооцоолж гэсэн үг байхгүй тий. Ерөнхийдөө нөгөө бид нэр олон хүн байр авж байгаа олон хүнд байр зөвлөж байгаа болохоор хүмүүсийн асуудлыг мэдээд байна. Тэгээд буцаага шийдлийн бас тодорхой хэмжээнд мэдээд байгаа байхгүй. Одоо нэг үйл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа хүмүүс маань одоо Монголд ч тий та хэдээс хамгийн түрүүнд яг юуг харддаг юм? Ямар зөвлөгөө хүсдэг юм? Бас яг саяныхоо. Ер нь бол яг мэдээж одоо яг түрүү хэлсэн нөгөө зуучлалын маань салбар одоо дөнгөж үүсч өгчөөд 10-15 жил болж байна. Харилцагч нар маань бас яг одоо анханасаа эхнээсээ эхлүүлээд одоо яг нөгөө зуучлалын үйлчлэгийг авч ингээ хөвшиж сурч эхэлж байна. Тийм мэдэж эхэлж байна гэсэн үг тийм. Тэгэхээр өмнө яадаг байсан бэ гэхээр хүмүүс зүгээр гараал хаана хямдхан байр байна те хаана юу байна гэл ингээл нөгөө ирээдүйн үнэлгээ хүртэл тооцож мэдэхгүй ингээ авдаг байсан бол одоо харьцангуй мэрэгжлийн агентуудад зөвлөөд за би үйл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа. За ирээдүйд одоо би 3 жилийн дараа энийг одоо зарж борлуулна. Эсвэл би 3 жилийн дараа өөр байр аавна. Гэхдээ 3 жилийн дараа би энийг түрээслэх юм аа. Тэгвэл би хаана байр авах вэ? Тэгвэл одоо бас нөгөө харилцагч нар өөрсдөө хүртэл айгүй тийм нөгөө мэдлэгтэй болцсон. Тийм зүгээр очиод авчдаг байсан бол зүгээр нэг хүн рүү яриад авчдаг байсан бол одоо илүү нөгөө мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг болсон гэсэн. За би аль бүсэд юм эсвэл аль хотхоныг би авбал надад илүү үн цэний өгөх вэ? Тэ эсвэл дараа нь би буцаахаа түрээслэхэд аль одоо хотхоны үйл хөдлөл хөрөнгө хамгийн өндөр үнэлгээтэй байх вэ? Эсвэл би нэг өрөө байр авах, хоёр өрөө байр авах гэдгээ хүртэл одоо тодорхойлж асууж зөвлөгөө авдаг гэсэн. Нэг ялангуяа нөгөө хөрөнгө оруулалтын зорилт дээр авах гэж байгаа бол бүр илүү их асуудаг. Яг л тэр хүн өөрөө амьдрахгүй байхгүй. Тэр үйл хөдлөл хөрөнгийг худалдаж аваад буцаагаад түрээсэлж хөсөлж одоо ашиг орлох гэж байгаа гэсэн үг байна. За одоо нэг түрээсийн үйлчилгээг сая ярьлаа л та. Хөрөнгө оруулалт хийгээд ингэж гинэ гэдэг. Тэнгүүл Монгол түрээсийн үйлчилгээ ер нь яг яаж явагддгийг одоо хугацаа заадаг юм уу? Тэдээс тэдний хугацаанд ингэн гэсэн байдаг уу? Одоо энийг ингэж борлуулна ч гэдэг юм уу? За тэгэхээр түрээсийн хувьд бол яаж явдаг вэ гэхээр одоо зуучлалын процессын талаар ярилцвал яадаг вэ гэхээр мэдээж бид нөгөө түрээсэл одоо өөрийнхөө үйл хөдлөлийг түрээслэх гэж байгаа би хөслөх гэж байгаа хүнтэй бол зуучлалын гэрээ байгуулдаг хамгийн дөрөнд. За тэгээд тухайн зуучлалын гэрээн дээр одоо заасан зүйл зайлтуудыг маш сайн тайлбарлаж ойлгуулж өгөөд за ингээд ерөөхдөө бол тухайн үйл хөдлөлийг хөслөх түрээслэх ажлууд эхэлнэ гэсэн. За энд нь бол мэдээж нөгөө зар сурталчилгаа маркетинга хийхдээ тухайн үйл хөдлөлийн зураг бичлэгийг одоо өндөр түвшинд авч одоо зах зээл дээр гаргаж таниулах гэх мэт ажлуудыг хийдэг гэсэн. За тэгээд мэдээж нөгөө боломжит харилцагч нар орж ирнэ, боломжит хөслөгч түрээслэгч нар орж ирнэ. За эдгээр хүмүүсийг бас тодорхой хэмжээний шүүлтүүрдэндээ та юу хийдэг вэ яах вэ энэ одоо хэр хугацаанд амьдрах уу те та төлбөрөө сар цаг хугацаанд төлж чадахгүй гэх мэтлийн одоо наацхийн асуумжуудыг асууж одоо харилцагчдад санал болгодог гэсэн. Буюу нөгөө манайхтай гэрээ хийц нөгөө үйл хөдлөлгөө түрээслэх гээд байгаа хүнд
ийм хүн байна гэж. Ийм хүн байна тий. Тэгээд ерөөхдөө мэдээж нэг хүн орж ирэхгүй нэлээ хэдэн орж ирэндээ үнэхээр одоо эрэлттэй тийм одоо үйл хөдлөлт хөрөнгө хан бол маш олон хүмүүс орж ирдэг. Бүр саналууд хүртэл тавигдаж орж ирдэг. Тэгэхээр энэ хүмүүсийн талаар ерөөхдөө баг нэг судалгаа хийж байгаа харилцагчтай санал болгодог. За ийм 3 хүн байна. Та одоо алийг харуулъя гэж бодож байна. Тэгээ эсвэл магадгүй та шаардлагатай бол гурвуулантаа бас өөрийн биеэр уулзаж болно бид тэгвэл цаг тавлаад уулзуулаад мэдээлэл өгч болно. Ингээ явчихдаг гэсэн. Одоо нэг хүн маань за ерөнхийдөө яг зурчлагчийн маань одоо юу гэдэг хүмүүст нь саналыг өгөөд оруулаад ингэсэн чинь дараа нь үүсэх асуудал гарвал тэрийг одоо гэдэг дараа нь одоо төрөөсийн үйлчлэгээ үзүүлээд нөгөө хүнийгээ оруулаад за баярлаа баяртай гэж аль тал нь ингээд те дуусчлаа штэ. Тэрний дараа нөгөө хүн маань мөнгө өгөхгүй байгаа тохиолдол энэ ийм асуудал гарвал яг яадгийн нэрнгээсээ сонирн байх. Классик гэдэг нь гэж байгаа юм бэхээр ер нь бол байнга болдог үү. Энэ ерөнхийдөө бол нөгөө түрээсийн маань бас соёл бас хөгжиж байгаа. Ер нь бол хуучин бол мерсэр түрээсэлдэг байсан хүмүүс бол одоо сүүлийн 5 жил 10 жилийн хугацаанд бол түрээсийн зах зээл асар их болсон. Ер нь бол хүмүүс ялангуяа манай Z generation-ийн бол одоо үл хөдлөл хөрөнгө эзэмшиг гэхээс илүүтэйгээр тэр хүмүүс дураараа байх туфта. Энд одоо ажил нь энд байгаа бол энд очиод жил амьдарчдаг. Тэгсэн чинь магадгүй жилийн дараа ажиллаа солиод тийш явчихгод окей би тэгвэл гэрийнхээ ажлын хажууд очигээд нөгөө түрээсээсээ гараад дахиад ажлын хажуудлын түрээс очиж. Гэх мэт иймэрхүү юмнууд анзаарэгдээд байгаа. Манай залуугийнханд бол тэгэхээр залуу үеч гэлтгүй ерөөхдөө бас нөгөө үл хөдлөлт зарагдаад борлуулагдаад байгаа болохоор тэнд хэрэгцээ байгаад байна гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө одоо тодорхой хэмжээний хөрөнгө цуглуулж чадсан хүмүүс маань бол ерөөхдөө бол илүү үл хөдлөлт хөрөнгө оруулдаг болсон гэсэн. Ер нь тодорхой хэмжээнд урьдчилгаагаа бий болгоцсон л бол тухайн үйл хөдлөлт хөрөнгийг банкны одоо тий энгийн юм уу эсвэл одоо ипотекийн 6% зээлээр авчих гэсэн үг. За тэгээд аваад нөгөөдөө төрүүлж яана гэдэг нь яаж нэг гэхээр хэдүүлээ урьдчилгаагаа л яаж байгаа гаргаад өгчих юм бол тухайн үйл хөдлөлт хөрөнгө өөрийгөө тийж авчих байхгүй. Тий. Одоо сарын төлөлт нэг сая 500 төгрөг байлаа гэж бодъё л да тий. Сая 500 мянган төгрөг. Тэгвэл тухайн үйл хөдлөлт хөрөнгийг урьдчилгааг нь л яаж хийгээд бүрдүүлээ өгчих юм бол банкны шин төлбөрийг тухайн үйл хөдлөлт өөрөө төлөө явчихдаг гэсэн. Доктор хамгийн гол нь доктортой түрээслэгчд байх хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгээд нөө түрээсээ өгөхгүй байгаа гэвэл яана гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр энэ дээр яадаг вэ гэхээр бидний хувьд бол агентуудын хувьд бол мэдээж зуучлах л үүрэгтэй буюу зуучлах гэдэг чинь А талыг Б талтай холбож өгөөд гэрээ буюу нотариат дээр очиод хөслөх юм уу түрээслэх гэрээг л хийж хүрхтэй. Бидний нөгөө зуучлалын гэрээн дээр хүртэл цаасан заалтууд нь тийм бидэг гэсэн. Тэрний дараах буюу одоо нөгөө төлбөрөө төлөхгүй бол яг араас нь хөөе төлбөрөө төлөөч, хөөе энэ усныхаа төлбөрөө төлөөч, сөөхөө төлөөч, интернетээ төлөөч те. Орж шалгаад байр нь зориултын дагуу ашиглаж гин үү, ашиглахгүй байна уу те. Гэх мэтчнийг орж хянаж, шалгаж төлбөр тооцоог нь авдаг одоо буюу одоо байр эзэмшдэг хүнээр бол баг сөөхийн үйл ажиллагаа шиг болох гэдэг шүү дээ ер нь те. Энийг бол ерөөхдөө тустай бас юм процесс явагддаг. Энэ маань өөр үйл хөдлөх хөрөнгийн менежмент буюу property management гэдэг юм тустай одоо баг дахиж өөр үйл ажиллагаа өөр үйлчлэг тустай шал хоёр тустай үйлчлэг. Монголд бол одоо баг ийм үйлчлэгээ хийдэг газар цөөхөн байхгүй шахав. Ер нь бол уг нь байдаг юм байна шүү дээ. Яг цөөхөн бол байгаа. Гэхдээ илүү тэр нь өөрөө нөгөө хин нэгэнд гэхээсээ илүүтэйгээр нөгөө өөрсдийнхөө барьж борлуулсан үйлдэл төр хийдэг буюу одоо MCS property management буюу MCS-ийн өөрсдийнхөө одоо барьж байгуулсан үйл хөдлөл хөрөнгүүд дээрээ тим менеж хийдэг буюу баг нөгөө талаас баг бидний энээр харах юм бол баг сөөх шиг газар болчихж байгаа юм. Тийм. Тэрнээс биш яг одоо ийм түрээсийн байрны property management хийдэг газар нь баг байдаг юм уу би сайн мэдэхгүй байна Монголд тий. Америкт бол яадаг вэ гэхээр одоо нэг юм том одоо хотгон тэжгээр нь түрээсэлж илаа гэж бодъё л да. Тэгэх юм бол тэнцээ одоо менежментийн компани өөрсдөө байж идэг. Тэгэл ороод шалгадаг, гүйцэтгэг, зам нөгөө maintenance буюу тий одоо нөгөө барилгад нь ямар нэгэн асуудал гарах юм бол тэрийг орж засаж янзалж өгдөг иймэрхүү юм үйлчлэг байдаг. Энэ тустай тий. Зуучлал менежмент гэдэг хоёр тустай үйлчлэг байхгүй. Тэгээ энэ дээр хамгийн их андуурдаг юм юу вэ гэхээр хүмүүс маань магадаа зуучлалын гэрээ хийснээрээ нөгөө after service буюу нөгөө property management үйлчлэгийг авна гэж ойлгоод байдаг. Тэгээ энэ бол айгүй өргөсгөл ойлголт байдаг. Бидний хувьд бол зуучлалын гэрээ хөслөх юм уу түрээслэх гэрээ нотариат дээр хийж өглөө хоёр тал гар бариад мөнгөө шилжүүлэлцэл ажил дуусчих гэсэн. Гэрээний дагуу бол тийм гэрээний дагуу. За мэдээж энэс цааш бол нэг агентууд өөрсдийн хувийн юмнууд явж болдог л да бас.
харилцагчаа алдахгүй тул дараагийн төрөөс хадгалж үлдэхийн тулд бас нэг юм хөөрхөн өөрийнхөө үйлчлэгийг өгнө бас тийм мэдээж агент болгоны өөр өөртөө юм явж байгаа тийм. Тэр нь бол зүгээр яг хувь агентийн л нэг. Тийм яг хөө ингээд тийм нөгөө хүнийг happy байх гэдэг харилцагчаа happy байх гэдэг магадгүй жилийн дараа тэр хүн гарахад буцаад дахиад түрээслэх хэрэгцээ гарна. Тэгэхээр тэр хүн хэн рүү залгах вэ тийм. Тэгж бодогдуулахын тулд тэр хүн хийж байгаа өөрөөсөө гаргаж байгаа жижиг нэг юм одоо хичээл зүтгэлээрээ төлөвчгэн ажлууд гэсэн үг байна. Уцтаа төлбөр төлөх нь хичээл төлбөр төлөхгүй байвал надад хэлчихээр би бас нэг шаардлага тавиад үгүй. Нөгөө чинь нөгөө хүн төлбөр төлөх болчлаа. Ингээл нөгөө агент руугаа залгашаа. Тэнгууд нөгөө агент ингээ буцаад нөгөө орсон хүн рүүгээ залгаа та төлбөр тооцоогоо төлөхгүй юм байна. Бидний хувьд илүү нөгөө өдөр тутамдаа ажиллаж байгаа болохоор магадгүй одоо хууль эрхцээ хувьд одоо бас тодорхой хэмжээний зөвлөмжүүдийг өгөх та ингэснээр та одоо алдан төлн алдан чи ингэж өгдөн цаад хэдэн сараас дээш болох юм бол та одоо энэ орон сууснаас хөөгдөн ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд ярьж ойлгуулж илүү хууль эрхцээ хэмжээнд нь ойлгуулж бас нөгөө одоо төлбөр тооцоогоо төлөхгүй бол тэрийг авах барих тиймэр ажлууд зөвлөмжүүдийг өгдөг гэсэн үг. Ажиллаад ажил хийн гэж бол байхгүй тийм. Бид нэр хууль эрхцээ үед байхгүй юм чи бид нэр өөр гэрэн дээр заасан тийм үүрэг байхгүй. Хууль эрхцээ үед бид нэр тех боломж байхгүй бид нэр чи биш юм чи тийм. Property management гэдэг үйлчлэгээ ороод ирээд тэрийг авсан байх юм бол тэр хүн надад итгэмжлэл өгч байгаа хгүй баг. Одоо би property management тэр хүний үйл хөдлөлтөрөнгийг менеж хийнэ гэдэг гэрээ хийчих байгаа л тийм. Энэ хүн намайг энэ үйл хөдлөлтөрөнгийг үзэж харж шалгаж төлбөр тооцоо авах эрх юм өгч байгаа хгүй менежменттэй хувьд тийм. Яа итгэмжил маяг юм өгч чинь л гэсэн үг байхгүй тийм. Тийм шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулна. За би нэг үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулаад тэрийг одоо цаашаа яахаа мэдэхгүй байвал. Мэдээж мэргэжлийн агенттай хандаж зөвлөгөөнүүд авч болно. Энд бас нэг ойлгодоггүй нэг ихэнх хүмүүсийн ойлгодгүй нэг зүйл байдаг бас нөгөө буруу ойлголттой гэх юм үү. Эйжентүүд буюу одоо зуршлагч нар одоо өнөөдрийн байдлаа шүү дээ. Тэгээ юм яаж ч өөрчлөж магадгүй одоо нөгөө трендээ олон улсын зах зээлээд байгаа юм. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хувьд худалдан авах ч юм уу эсвэл түрээслэгч маань буюу одоо тухайн үйл хөдлөлийн түрээсэл суух гэж байгаа хүмүүс маань үн төлбөр гүйцэтгэх авдаг байхгүй агентаас. Буюу бид нар шимтгэл буюу нөгөө үйлчлэгийнхээ хүсийг хинээс авдсан бэхээр нөгөө зарж байгаа талаас түрээслүүлж байгаа талаас авдаг гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө түрээсэлж байгаа худалдаж авч байгаа талууд маань бид нэр тандаж биднээс зөвлөгөө биднэрээ дамжуулж үйл хөдлөх хөрөнгө авснараа одоо хууль эрхцээ хувьд одоо өөрсдөө тодорхой хэмжээнд хамгаалж гин. За зөвлөгөө мэдээлэл за ирээдүйд одоо үн ханш нөөсч болох тэр мэдээллийг үн төлбөрөөр авч байгаа гэсэн үг байна. Тий. Тэгэхээр ихэнх хүмүүс агентаар дамжиж байр авахаар би мөнгө төлнө гэж айгаад байдаг. Эсвэргээрээ харин би агентаар үнэгүй үйлчлэг аваад хажуугаар нь эрхцээ хувьд хууль эрхцээ хувьд те бусад зөвлөгөөнүүдийг үн төлбөрөөр аавна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь бол аюулгүй л. Аюулгүй. Ер нь яг мэдээж нөгөө агент маань өөрөө хэр туршлагатай байна гэдгээс буцаа хамаарна. Тэгээ дүнгиж тий. Энэ ч өөрөө шинэ мэрэгжил байхгүй. Шинэ мэрэгжилтэй мэрэгжил. Тэнгуүч одоо үйл хөдлөх хөрөнгө зуучлал, үйл хөдлөх хөрөнгө зарж борлуулахын хууль эрх зүйгээд маш их мэдлэгийг одоо өөртөө суйрлуулж иж туршлагатай агент гэж ярина. Тэрнээс биш одоо манай санхүүгийн зохицуул хорооноос зохион байгуулдаг эрх олох сургалт, за эсвэл Remax-аас зохион байгуулдаг Fire Hub гэх сургалтанд сууснараа үйл хөдлөх хөрөнгө зуучлагч болчихно гэсэн үг шүү. Одоо мэрэгжлийн болчихно гэсэн үг биш. Тэр хүн хийж явж алдаж онжиж туршлагачдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө шинэ хүнтэй таарчих юм бол мэдээж нөгөө арилгагч маань одоо тийм таатай гэх юм уу одоо зөвлөмж юм авах магтан багасаад багасна гэсэн үг тийм. Тодорхой хэмжээнд өгөх бах. Тэг үгэн тийм мэдээж нөгөө сургалт хөгжүүлэлтээр байнга л одоо бид нар бол агентуудаа хөгжүүлж идэг гэсэн. Сургалт хөгжүүлэлт гэж яриад байна. За би одоо заяа. Би агент болъё. Одоо агент ажиллах гэдэг шүү дээ би. Тэхийн тулд хамгийн дөрөнд би юу хийдэг? За би нөгөө Remax-ыг л яриа. Remax. Тэгэхээр Remax-ийн хувьд агент болъё гэх юм бол эхлээд нөгөө саяны хэлсэн Remax Supreme гэж офс байгаа шиг офсуудаасаа сонголттой байна. Өөрөө юу? Тийм, өөрөө одоо сонгоод аль офсд би одоо аль офсд нь за тэр нь сонголтонд юу гэж болох вэ те? Тухайн офс хэр удаан ажилласан, хэр доктортай ажилласан, за байршлын хувьд хааны, удирдлага нь ямар хүн байдیں۔ Те тухайн байгууллагын офсын соёл нь ямар юм гэдэг юм иймэрхүү тодорхой нэг 5-6 зүйлсүүдийг сайхан хэн шалгаж үзээд тэгээд тухайн офс дээр очиод уулзалт хийгээд ярилцлага хийгээд тухайн офстой агентаар орох хүсэлтэй илэрхийлнэ гэсэн. Хэн шалгахын тулд яаж мэдэх үү? Яхин тулд хинт шалгахын тулд одоо тэр олон офсуудаас за яг ер нь бол хамгийн наацхан хувьд бол хэдүүлээ Remax segment гэж ороод www.remax segment гэж ороод за тэндээс офсууд гэдэг сонголтыг хийгээд одоо Remax одоо яг
бүртгэлтэй байгаа нэг 60 орчим офс байгаа. Тэр офсуудаас одоо байршлын хувьд хаана байдیں۔ Тэ хідэн агенттай, энэ зурчлагчтай гэдгийг хараад тэндээс нэгдүгээр сонголттой байна гэсэн үг те. За гүү бол мэдээ Зангаа цэгийн мен рүү ороод Remax гэж ихэд Remax-ийн одоо агент ажил авна гэсэн зарууд мэдээж одоо гэл гараад ирнэ гэсэн үг. Тэндээс ихэд ороод ямар компани, ямар одоо салбар нь юуг амлаж яах гэдгийг бас тэндээс харах боломжтой гэсэн үг байхгүй. Тий. Тэгэхээр бас энийг хэлсэн дээр нөгөө саний миний хэлээд байгаа 60 хэдэн салбарт тустай яг аж ахуйн нэгжүүд Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд тустай нөгөө түрүүний хэлээд Remax Mongolia гэдэг газраас франчайз эрхээ авсан аж ахуйн нэгжүүд гэсэн. Тэгэхээр хоорондоо амарч хамаарлаггүй. За тий одоо бид нэгнийхээ охин компани нэгнийхээ хамаатан одоо юу гэдэг те тим тийм компани биш гэсэн үг тий. Бид ерөөсөө л тусдаа аж ахуйн нэгжүүд Remax гэдэг франчайзыг худалдаад авцсны нэрийн дор бид Remax-ийн ноу-хау буюу одоо энэ туршлага 54 жилийн туршлагыг авч ийн. За 54 жилийн технологийн мэдлэг ур чадвар бүхэндүүд нь авч яана гэсэн үг байхгүй тий. Одоо би Remax-аас франчайз худалдаж авснараа би шууд байгууллага одоо офс нэгээд маргааш нь одоо орлого олох боломжтой л гэсэн үг. Тийм үү? Тий, ер нь бол тий. Шууд одоо шууд нээж болох юм биш тий. Болно гэсэн үг. Тий. Мэдээж тэгэхээр Remax Mongolia бүстэй бол Mongolia бүс мэдээж хин туртаад нөхгүй. Танаас бас шалгуурууд байгаа тий. За яг ямар хүн байх хэвтэй тий. Өөрөөс туршлагатай хүн байх хэвтэй юм уу? Өөрийн салбарын хүн байх хэвтэй юм уу? Ямар салбарын хүн байх хэвтэй? Хүн болгонд өгөөдөж болох юм. Чин буцаад нөгөө үнгүүд нэр хүнд брендийн нэр хүнд гэдэг юм чи өөртөө буцаа богоод ирнэ гэсэн үг тий. Тийм бах. Тэр нөгөө за би нөгөө Remax дарах гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүт л ямар нэгэн шалгалт малгалт гэдэг чи юм уу тийм юм шууд бол байхгүй. Хоёул эхний ээлжинд офс салбараа сонгоно. За салбараа сонгосон бол тухайн офсоос чинь офс дээр нэг 7-оос 2-7 хоногийн хугацаатай дадлагжуулах хөтөлбөр гэж явуулдаг. Офс болгоныхоо өөр бас тэгээд офс дээр очиод 7-оос 2-7 хоногийн дадлагч хөтөлбөрт суугаад за тэгээд Remax Mongolia бүсээс сарда 2 удаа зохион байгуулдаг Fire App гэж сургалт өгдөг гэсэн үг. За энэ сургалтандаа суугаад шалгалтаа өгөөд тэнцээ сертификат авснаар хоёул Remax ажиллах хэрэг авчих гэсэн үг. Тийм. Энэ бол нэгдүгээр хэрэг чинь. Буюу Remax ажиллах хэрэг авчих гэсэн үг. За тэгэнгүүт дараагийн маань ирэх юу гэхээр одоо нэг үйл хөрөнгө зурчлалын салбар чинь хин дуртай нөхө болцсон гэсэн үг. Үйл хөрөнгө зурчлалыг эрхлэхийн тулд аж ахуйн нэгж маань өөрөө тусгай зөвшөөрөл санхүүгийн зохицуулах хороноос авах хэрэгтэй. За санхүүгийн зохицуулахаас тусгай зөвшөөрлийг авах маш хэцүү. Энэ яг л нөгөө банкуд санхүүгийн байгууллагууд яаж тусгай зөвшөөрлөө авдаг үү те яг тэрнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр тусгай зөвшөөрлөө авна. За тэгээд нөгөө агент маань санхүүгийн зохицуулах хорооны эрх олох сургалт буюу лицензийн сургалтанд суудаг гэсэн үг. Бас дахиад тий. Ерөнхийдөө нөгөө жоох мэрэгшээл байгаа гэсэн үг байхгүй. Тий одоо 10 жилийн өмнө бол Remax ч байхгүй лээ шүү дээ. Тий манай нөгөө дотоодын зууч буюу хуучны сонин тий сонингоор одоо хүмүүс мөн тэнд бол бүр зуучч байхгүй. Ер нь бол зууч гэдэг юм байхгүй. Зууч. Тий дотоодын зууч буюу одоо манай Mongolian Properties одоогийн болов шүү дээ тий. UAE Property за одоо өөр одоо юу ч хэдэг лээ тийм зөндөө тийм үйлчлэгээ баг байдаггүйсэн. Хуучин бол байгаагүй. Тийм Remax-ыг орж ирэхээс өмнө бол нэг цөөхөн хэдэн газар байсан тийм. Тэгээд тэр үеийн маань сонсч ирсэн шүү би өөрөө мэдэхгүй байна тийм. Сонсч ирсний хувьд бол айгүй тийм бүдүүлэг харанхуй байсан гэж байгаа. Хүний гэрчлэгийг нь авчаад одоо энэ барийг чинь зуучлал зарж өгнө гэж гэрчлэгийг нь авчаад сефэнд ээжээд нөгөө эзэн өөрөө зарчиж штэ нөгөө нэг агентлаг буюу зуучлалын байгууллага маань зарж чадаагүй эзэн маань өөрөө бас нэг танилын өрөө мөрөө зар сурталчилгаа тэг ингээд зарчдаг. За тэгээд за би өөрөө зарчлаа би ингээд гэрчлэгийг аваад ингээд зарах гэж байна гэдгсэн чинь шимтгэлээ төлөхгүй бол өгөхгүй гэдэг те энэ маань өөрөө бүр те нэлээд дээр үйдэлтэй те бараг 15-20 жилийн өмнөх асуудал гэж байгаа те ерөөдөө бол миний харсан зүг бол юу гэдэг вэ Remax Монголд 10 жилийн өмнө орж ирснээс хойш энэ үйл хөдлөл хөрөнгө зуучлалын салбар маш урт хугацаагаар буст гэж одоо өнөөдрийн түвшинд хүрсэн л гэж би харж байгаа. Нилийн тэгсэрсэн гэсэн холон улсын нөө-хав буюу нөгөө тэнд нөгөө 100 жилийн өмнө алдсан юм чинь бид нэр те ингээд эхний 10 жил алдсан байсан бол одоо Remax орж ирээд тэнтэх нөө-хавыг энэ шууд шингээгээд эхэлж байна гэсэн үг. Шингээхдээ гэхдээ нөгөө Монголын бас нөхцөл байдалтай уялдуулж байгаа байхгүй. Тэрнээс шууд очиод Америкт ажиллаж байгаа юм явчих ирээд энэ чинь ингээд тавих гад хөрсчүүлэх гээд өөрсөнд нь суухгүй байх гэдэг шүү дээ. Тэгэхээр илүү тэрийг Монголд шингээсэн Монгол хүний одоо зан чанар те одоо агентуудад нь хүртэлтэй агентууд чинь бас тэндээс шаардлагатай нөхдүүд ирээд зарахгүй шүү дээ. Бас бид нэр өөрсдөө зарж байна. Тэгэхээр энэ хүмүүст хүртэл ямар юм заах хэвтэй ямарын яаж ингэж өөрчилж Монгол хүн тохируулах хэвтэй гэдэг юмнууд ингээд сүүлийн 10 жилийн хугацаанд тийг явцаа л гэсэн. Монголын бүс үүтэй. Тэгээ би нөгөө одоо түрүү сертификат аваад төгссөн те. Тэгээ тэнгүүтлээ би гадаад төлөв хөтлөх борлуулж болох уу? Болно. Remax-д ажиллаж байгаа болно. Тэгэхээр тэр за байж болно. За тэгвэл тэр гадаадд байгаа хөл хөдлөхийг багыг нь би яаж мэдхий?
За ийм байгаа нэг дөрөв хэлжсэн Remax-ийн хувьд дэлхийн 110 улс салбартай гэсэн тийм. Хоёулаа Remax ороод ирж байна гэдэг чинь энэ 110 улсын нэг л болцсон буюу дэлхийн 110 улсын 160 гаруй мянган агент ажилладаг ийм том байгууллага байхгүй. Тэгэхээр би хоёулаа 160 мянган ийм хүмүүсийн нэг болж байна гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө систем бас түрүүн би ярьж байгаа систем гэдэг юм чинь дагалдаад ирж штэ тийм энэ франчайзтай чинь. Тэгэхээр нөгөө нэгдсэн систем гэж үүдэг гэсэн. Нөгөө систем рүү ч оронгууд нөгөө 110 улсын чинь бүх үйлдвэрлэлүүд бүх агентууд бүх салбаруудыг харах боломжтой. Тийм. Тэгэхээр магадгүй одоо би Монголд байгаа даа шүү. Тийм Монголд байгаа шүү. Тэнгууд хоёлоо мэдээж тэнд амьдардаг тентхийн иргэн хүн хойлонгоос байрлуулж авахгүй шүү. Харин тийм. Тэнгууд хэн хойлонгоос байр авах юм бэ гэхэлэр Монголд байдаг монгол хүн тэнд хөрөнгө оруулалтаар байр авах гэж байгаа нэг бол за өгвөл магадгүй тэднийх одоо нүүж амьдрах гэж байгаа. За одоо зүгээр хэлбэлээ зүгээр Дубай дээр ч шаавь л да тий. Дубай дээр ч шаавь. За тэнгууд хоёлынгийн нэг таньдаг хүн Дубай руу одоо ирэх жил нүүх гэж байгаа. Тэнд үйл хөдлөл хөрөнгө худалдаж авахаар хэд сонирхож байгаа. Мэдээж тэр хүн тэнд очиод тэндээс үйл хөдлөл хөрөнгө худалдаа авалт хийж болох болно. Гэхдээ наан нь хоёуланд ч хамдаад за би үйл хөдлөл хөрөнгө авах юм бол Дубайд чинь Remax-ийн салбарт үгүй юм чи надад зөвлөгөө өгөөч гэд ингээд ороод ирж тэ тэгвэл хоёулаа яах юм хэрэг нөгөө системээс хайж олоод тухайн хүний хэрэгцээ шаардлагуудыг олж мэдээд эхлээд нөгөө харилцагчтайгаа ярилцах нь шүү дээ. Да яг аль бүсэд амьдрахын тэ ямархуу одоо төсөвтэй үйл хөдлөл хөрөнгө авах гэдэг юм чи тийм үү. Энэ мэдээллүүдийг аваад тэгээд тэнд одоо яг Remax-д ажиллаж байгаа тэр бүсд ажилладаг агентыг хоёулаа хайж олно гэсэн үг. Тухайн хүнийг хайж болох юм бол тухайн хүнтэй хоёулаа контакт үүсгэж за надад эндээс одоо тэнд худалдаа авах үйл хөдлөл худалдаа авах юм боломж харилцагч байна. За манай харилцагчийн одоо хүсэлт буюу те энэ шаардлагууд нь ийм байна. За надад энэ шаардлага хэрэгцээ шаардлага тохирох үйл хөдлөл хөрөнгүүдийг санал болгооч гэдэг хоёлаа одоо харилцаад эхлэх гэсэн юм хэлээр харилцаж болж байна. Тэгэхээр би тэр хүнтэй нөгөө нэг авах одоо юу гэдэг нэг шимтгэлээ хуваалцна гэсэн үг байхгүй. Ганцаар авчлах юм уу? Болохгүй шүү дээ. Яг ганцаар авах. Болохгүй л дээ. Хоёлынгийн хувьд яаж нөө гэдгээр хоёлоо зөвхөн худалдаа авахчид төлөвлөж байгаа байхгүй юу? Тэнд одоо яг тэр Дубайд амьдраад ажиллаж байгаа тэр риэлтор агент маань болохоор яаж нөө гэдгээр тэнд одоо цааш борлуулж байгаа үйл хөдлөл хөрөнгийг хариуцж байгаа агент байхгүй юу? Тэгэхээр нөө листинг эйжент буюу тухайн өмчийг хариуцж байгаа. Бахад бас нэг хүн байна тий. Тийм өмчийг хариуцж байгаа агент гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хоёлоо тухайн тэр агенттай харьцаж мэдээлэл солилцож одоо энэ хөдөлгөөн авалт явагдана л гэсэн үг. Хоёлоо тэнд нэг ч таньдаг хүн байхгүй юм чи хоёлоо тэнд байраа хоёлоо нөгөө зарах байрыг өөрөө олж гэрээлж авна гэж байхгүй. Тэгэхээр аль эзэн боломжгүй гэсэн үг. Боломжгүй гэрээлж авна гэдэг нь гэсэн. Гэдэг нь хоёлоо нөгөө нэг манайхаар зурчлуулаач гэдэг зурчлалын гэрээ хэлгүүлж авна гэсэн үг байна. Тий. Тэгэхээр дандаа зарж байгаа тал маань ер нь ихэнх улсууд бол зарж байгаа тал маань өөрөө заруулъя гэдэг хүсэлтэй аль зурчлалын байгууллагууд өгөөд зурчлалын гэрээ хийдэг гэсэн үг байна. За тэрний үндсэн дээрээс нөгөө тухайн үйл хөдлөл хөрөнгийг зурчилж авж байгаа гэрээлж авж байгаа агент маань тухайн үйл хөдлөлгийн зураг бичлэг хийх за өөр одоо сетап буюу одоо нэг хоосон байруулал тэнд тавилгажуулаад ингээ хүн харж байгаагаар тийм тавтай мэдрэмжийг төрүүлдэг бодит байдлаар хангаад тэгээд тэрийг цааш борлуулах бүх процессыг хийж явдаг гэсэн үг байна тий. Тэгэнгүүт одоо хоёлоо бол эндээс худалдан авахч талыг төлөөлөд явчихж байгаа гэсэн үг. Худалдаж авах байгаа талыг. Нөгөө агент маань болохоор худалдаж байгаа талыг төлөөлж байгаа гэсэн үг. За бас сонирхолтой л юм ээ. Тий ингээ явчихдаг гэсэн үг. Ер нь бол олон улсын байгууллагад оржсны маш том давуу тал бол мэдээж нөгөө сургал хөгжүүлэлт нь маш их байдаг. Олон улсын байгууллага гэдгээрээ соёл нь бас илүү одоо олон улсын түвшинд байдаг те байгууллагын соёл, брендинг соёл гэдэг юм шал өөр байдаг. За тэгээд дээрэс нь яг одоо өнөөдрийн нөхцөл байдал бол Remax-ийн хувьд бол одоо зах зээлийнхаа ер нь бол томоохон одоо билүүгээр бол билүүний хамгийн одоо том хэсгийг бол Remax эзэлж байгаа. Ижилттэй түрүүний хэлжсэн нөгөөс нэг Kelly Williams гэдэг байдаг дотоодын зурчил гэж байгаа. Тэгээ өнөөдөр зах зээл дээр ажиллаж байгаа нийт агентуудын бараг 70-80% Remax агентууд байдаг. Монгол улсад зурчил гэж байгаа тий. Тэр нь би яг сайн ойлгохгүй байхгүй юу? Нөгөө ийм франчайз биш зөвхөн дотооддоо үйл ажиллагаагаа явуулдаг. Биш яг хоо ерөнхийдөө нөгөө ямар нэгэн одоо гадны одоо ноу хавыг өөрсдөө шингээж чадаагүй буюу зөвхөн одоо Монгол брэнд л гэсэн үг байхгүй юу? Монгол брэнд гэсэн үг байхгүй тий. Монгол брэнд. Цөөн хувьцаат компани гэдэг шүү. Тийм. Дандаа Монгол брэнд гэсэн үг шүү дээ. Тийм. Тэнгуүч одоо за одоо сүг харьцуулахаас монголч өөрөө зөв мүү амар явахаар баг гадаадууд Монголоос сүг яаж илүү тий сайн ихийг асуух. Өөр юмтай харьцуулах юм бол одоо дандаа гутлын үйлдвэр. Тий, гутлын үйлдвэр шүү дээ. Одоо хэдэн 10,000 доллар үйлдвэрлэж байгаа гутлууд гадаад байхад Монголд тэгж чадахгүй тийм үнд хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгээд тэрэн шиг л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тийм. Тэнд ерөөхдөө 50 жилийн ноу хав буюу туршлага одоо энэ ямар
байдлаар энэ үйл ажиллагааг явуулвал амжилттай байдаг. Ямар модель нь хамгийн салбарт амжилттай байдаг. Энэ бүгдийг тэнд 50 хэдэн жил туршсан одоо Remax-ийн хувьд бол байгаа. Тэрийг бид нэр 44 дэх жил дээр байхад л одоо анх оруулж ирж байгаа юм шүү дээ 10 жилийн өмнө гэхлээр тийм одоо ингээд 54 жилийн түүхтэй тэгэхээр 44 жилийн тэдний одоо алдсан онсон бүх ноу хавыг шууд энчээ бий болгочих жоох байхгүй тийм тэнгууд эсрэгээрээ би нөгөө нэг сайн хэлдэг шиг дотоодын брэнд буюу non franchise байгуулгын юм бол надад сургалт өгжүүлэлтийн хөтөлбөр байхгүй за би агенттайгаа яаж одоо хэрхэн яаж хамтран ажиллах надад одоо туршлага байхгүй за гэрээ контракт ямар гэрээ хийх юм би миний зурчлалын гэрээ ямар байх хэвтэй нөгөө агенттайгаа их хамтран ажиллах гэрээ ямар байх хэвтэй байхгүй эсрэгээрээ би Remax franchise төлбөр авсныхаа төлөө надад бүх юм маань билүүгч. За зурчлалын гэрээ чинь байна, хамтран ажиллах гэрээ чинь байна. За амжилттай ажиллахын тулд ийм ажлуудыг хийгээрэй. За агентуудаа ингэж авдээ шүү, ингэж сургадээ шүү. Тэгэд ингээ бүх юм чи одоо сургуулийн багш бүгдийн заах шүү гэсэн. Эсрэгээр хоёлоо нөгөө төрөний шиг бол юу ч мэдэхгүй байхгүй. Өөртөө алдчихж сурна л гэсэн үг. Тэгэхээр цаг хугацааны хоёлоо хичнээн франчайз төлбөр төлөөгүй хэмж байгаа чиглэлээс хоёлоо цаг хугацаагаар алдна. Сэтгэл зүйтэй одоо бүх юмараа хугацааг хөлвөл алдна гэсэн. Одоо нэг агентийн хувьд үгдээ хүүсийн ялгаач гэх юм уу те. Ер нь ингээд хараад ахад айгүй олон танил хүмүүс хийхий. Тэгж байгаа штэ. Яагаад тэгдэг юм бол зүгээр нэг хүн таньдаг учраас тэгж хийгээд байна уу? Энэ ямар нэгэн өрөөгөж байна уу? Бага мэдээж эн чинь нөгөө танилын хүрээ гэдэг юм чи яг манай нөлөөлөл хөрөнгө зурчлалын салбарт асар их нөлөөлдөг. Та өөрөө хэрэг хэмжээний танилтай байна тэр хэмжээгээрээ хэдүүлээ энэ чи одоо зарах, худалдаж авах хүмүүс өөрт чинь байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр мэдээж нэг сүүлийн үед бол угаасаа олонний танил те иймэрхүү хүмүүс бол ерөнхийдөө Remax асар ихээр орж иж байгаа. Шалтгаан нь өөрөө тэр хүмүүст ерөөсөө бэлэн хүмүүс худалдаа авагч нар байна. Худалдагч нар нь байгаа байхгүй тий. Тэр нь өөрөө маш том даваа тал. Тийм болохоор ерөнхийдөө юм байдаг бас нөгөө хоёлаа сая хүүснээс нас иймэрхүү ярьж байгаа юм чинь жоохон демографи чи тий. Тий. Олон улсын зах зээл дээр бол буюу за би өөрөө Америкт олон жил сурж амьдарч ирсэн. Тэгээд тентгийн зах зээлийг гайгүй сайн мэдээд байгаа. Дээрээс нь би өнгөрсөн жил бас нэг homestay гэдэг юм үйл хөдлөл хөрөнгө зурчлалын академиас зохион байгуулсан юм хөтөлбөр хамрагдаад бас тэнд нэг Америк айлд яг нөгөө реалтер буюу нөгөө зурчлалын үйл ажиллагаа явуулдаг айл би нэг 3 хоног амьдраад тэдний өдөр тутмын амьдралтай танилцсан байхгүй юу. Тэгээд тэрний хүрээнд юу болсон бэ гэхээр ерөөхдөө ингээл дагаал ингээл хүмүүс танилцал ингээл явж хагаад одоо нөгөө юу нөрөө түүхэн өөрөө 100 жилийн түүхтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр агентууд маань буюу риэлторууд маань ихэнх нь ер нь бол 50 60 наснаас дээш хүмүүс 40 50-аас дээш насны хүмүүс голдуу байж. Ингээд нөгөө том нөгөө R4-гээр Remax-ийн R4-гийн арга хэмжээ болдог. Тэндээ би бас оролцсон байл. Тэгээд тэнд очиход бол ерөнхийдөө баг 80 90 настай хүмүүс хүртэл явж байгаа байхгүй тий. Тэгээд тэрэг дүрцэн юм хүртэл явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн хичнээн тэнд явж байна гэдэг чинь тэр хүн бол үйл хөдлөл хөрөнгө зурчлалын бизнес хийгээд явж байгаа гэснээр хийх юмгуудээ тэнд төлбөр төлөлтөнд төшнөгшил байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол насны хувьд бол олон улсын зах зээл дээр нь салбар нь хөгжсөн газрууд дээр ер нь 40 50-аас дээш насныхан байдаг. Монголын хувьд бол айгүй залуучууд их байдаг. Аз бүстэй бол сайн нодлон би юунд Балид бас нөгөө Аз намхандаа л өссөн чуулга уулзалт болдог. Тэрэнд нодлоо очсон. Тэн дээр гарсан нэг статистик нь юу гэсэн бэ гэхээр Монгол яг Азийнхаа Remax-ийн Азийнхаа бүс дотор хамгийн дундаж наслаар хамгийн залуу настай бүс гэж гарч ирсэн. Дундаж наслт нь 27-оос 29 нас гарч ирсэн байхгүй тий. Тэгэхээр бидний хувьд л одоо монголчуудын хувьд л илүү энэ бизнесийг залуу хүмүүс голдуу хийгээд байдаг гэсэн. Олон улсын зах зээл дээр хөгжөөд эхэлсэн зах зээл дээр бол илүү настай хүмүүс хийж идэг. Тэгээ ялгаа нь яаж нүг гэхээр 50 настай хүн 20 настай хүн нөгөө ажлын ур чадвараас гадна зүгээр амьдралын нөгөө туршлага гэдэг юм чи асар их байгаа шүү те нөгөө зүрүүн харах өнцөг хүртэл шал өөр байгаа шүү те тэгэхээр нөгөө үйл хөдлөл хөрөнгө гэдэг чи өөрөө үн цэнтэй юм те одоо 50 сая 100 саяын барьж тухайн үндэ үн цэнтэй шүү те магадгүй одоо тэр бомтонд бол 50 сая нэг их мөнгө шивж болно гэтэл 50 саяын үйл хөдлөл хөрөнгөтэй хүнд тэр чи өөрөө 5 тэрбумтай ижлэн одоо үнэлгээтэй авах сэтгэл зүйд нь бол те сэтгэлт нь бол тэгэхээр хүн хамгийн өөртөө үнэтэй үн цэнтэй бүтээгдэхүүнээ яадаг вэ гэхээр 20 настай хүүхдэд итгэж өхөө 50-тай тэн архаг одоо тэ амьдралын хатуу туршлагатай хүнд итгэж үйл хөдлөх гэрээлэх гэдэг юм яригдаа явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээж одоо би бол өөрийнх нь тэрбумын үнэлгээтэй үйл хөдлөх хөрөнгийг 20 настай хүүхдэд гэрээлчээд за миний дөө энийг зараадаг гэх магадлал маш бага. Эсвэргээр нэг 40 гарцсан 50 төгссөн ч юм уу 50 гарцсан тэ нэг юм намуухан
одоо миний үйл хөдлөлгөөний хүн танилцуулгахдаа хүртэл нэг мэтгэл төрүүлэх үс тэр дүр төрхөд бүрдүүлсэн хүн биш те. Тэгвэл би тэр хүн ер нь бол баг нэг их юм бодлоо үнэмшлийн юм яваад байна л да тий. Мэтгэл үнэмшлэх гэдэг юм байна л гэсэн. Яа тэгэхээр энэ чинь дандаа нөгөө өндөр үеийн дүнтэй үнэлгээнүүд өгч байгаа шүү дээ. Ялангуяа одоо энэ 24-5 оноос хойш бол тэр бөмбөч байх болчихлоо шүү дээ. Монголд ер нь бол бүхэл төлөвлөлтөнд тэр бөмбөтэй шүү дээ. Одоо хоёулынгийн сууж байгаа энэ министр гэдэг энэ тааварч гэсэн амар үнэлгээтэй болсон тий. Үйлчлэгээний талбай. Тэн таавлынхаа үнэлгээ тий. Барьсан шүү дээ. Юу байсан? Бадж үзэж хэд гарчлал 3.8 тэрбум. Тэгж байгаа шүү дээ тий. Тэгэл тийм миний сүнс үлдсэн. Тий. 200 орчим метртэй, 200 жоохон гар метртэй талбай шүү дээ тий. Хотын захад бол тэр чинь бол нэг 700-800 саятай л байгаа шүү дээ. Тийм бах. Тий. Одоо Ярмагын тийшээ ч юм уу тий. 700-800 саятай л байгаа шүү дээ. Ярмагт яг иймэрхүү барилга байгалах л та байгаа л та. Яг энэс бүр гоё дотоод засалтай бол байж л байгаа тий. Бага шүү дээ. Тий. Үнэн хэмтгэн. Тий. Үнэн хэмтгэн. Нөгөө байршил гэдэг юм чи явж байгаа. Тийм байршил гэдэг юм чи явж байгаа. Тэр ерөнхийдөө бол яг одоо нэг Монголын хувьд нөгөө үйл хөдлөл хөрөнгө одоо хөрөнгийн чиг хандлагыг зөв болж эхэлж байгаа. Хуучин бол жоохон шинэ байр нүнтэй ч гэдэм үү байсан. Хотын одоо төвийн байрыг бол тийм одоо тийм үнцэнтэй гэж үздэггүй байсан. Их тооддоггүй л байсан тийм. Ер нь бол яг ковид ялангуяа ковидын өмнө ковидын дараанаас эхлүүлээд ерөнхийдөө юмны үн өсч эхэлсэн тийм. Одоо нөгөө хилэм саасантай холбоотойгоор юмны өссөн. Үйл хөдлөлгөөн тэр дотор маш их өссөн. Тэгээд ерөнхийдөө нөгөө үйл хөдлөлгөөн маань чиг хандлага юм маань ерөнхийдөө за ер нь одоо дээрээс нь бас маагч нөгөө төгжрлийн амар эхэлчихлээ шүү дээ. Энэ чинь нөгөө хувь хүн шийдэж чадах ганцхан юм нь байршил локейшнээс солихгүй юу. Хэрвээ миний ажил одоо энэ А бүстэйгээ бол би А бүсд амьдрахгүй бол би Б С бүсээс А бүс рүү ирнэ гэдэг бол баг айгуу хэцүүлж байгаа байхгүй. Амьдралынхаа талааг баг ингээд төгжрөл донд өнгөрөх гэдэг. Тэгээд зүгээр өнгөрөх айгуу стресстэй ч өнгөрөн те. Монголчууд чинь айгуу стресстэй биш юм байна шүү дээ. Зүгээр гоё төгжиж чадахгүй шүү дээ. Тийм тэгэхээр тэр бирнээс нөлөөлөд ерөнхийдөө бол байршил гэдэг л болсон. Одоо бол хамгийн үнцэнтэй байршил болсон. Тийм тэр хуучинч байж бол муухайч байж бол байршил гэж байна. За баярлалаа. Хоёулынгийн цаг дуусж байна. Окей. Зөндөл гоё мэдээлэл хэллээ. Тэгсэн гэж найдаж байна. Тийм тэгээд маш их баярлалаа хөрөлцөн ирсэнд. За урьсанд бас маш баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.